Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцөх урилгаараа бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Ижемён, Гэрги Кимхэ Гёны хамт 2026 оны 7 дугаар сарын 9-өөс 11-ний өдрүүдэд Монгол улсад төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал бүгд найрамдах Солонгос улсын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчлалнаас хойш 15 жилийн дараа болж байна. Айлчлалын хүрээнд ерөнхийлөгч Ухнагийн хөрөлс өг Ижемёноор аль биесний хэлэлцээ хийж стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс бүс нутгийн давцанд хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцсон. Айлчлалын үеэр талууд харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурхаар төлөвлөж байна. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Ижемён, Гэрги Кимхэ Гёнаар үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувьд оролцсон. Хоёр улс 2006 онд сайн хөршийн найрамдал хамтын ажиллагааны түншлэл, 2011 онд иж бүрэн түншлэл, 2021 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Монгол улс бүгд найрамдах Солонгос улс 1990 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосоо. Бүгд найрамдах Солонгос улс 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо элчин сайдын яамаа нээсэн төвхтэй.